За хай бүгдний өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бол 10 сарын 31 байгаа Халууны баяр. Тэгэхээр өнөөдрийн энэ дугаар маань Халууны спешиал дугаар гэсэн үг. Тэгээд ягаад спешиал вэ гэхээр би ямар нэг зүйлийн талаар ингээд ярих ч гэсэндээ өөрөө бас тэрэндээ ингээд оролцсон байгаа. За нэг олон юм ярьдаггүй шууд хэлчихье. Би ингээд косплей хийсэн бохгүй юу? Яг ямар дүрээр косплей хийх үү гэдгээ мэдэхгүй байсан болохоор Instagram дээрээ 2 дүрийн юм яг пол явуулсан. Тэгээд тэрэн дээр болохоор яг үнэмшгүй ялалт байгуулж баг нийт саналаа өгсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь яг энэ дүр дээр тогтсон учраас би энийг хийхээр болсон. За тэр нь ямар дүр вэ гэхээр нөгөө Perfect Blue гэдэг нэг ангитай анимашн эдэн штэ, тэрний гол дүрийн Mima гэдэг охины одоо косплей хийсэн байгаа. За тэгээд тэрнтэй өрсөлдсөн полд орсон дүр нь гэх юм бол Silent Hill F гэж цаг гарсан штэ. Япон сторигоор ингээ гарсан тоглоом штий Silent Hill чинь. Тэгээ тэрний гол дүрийн охин надад амар таалагдсан бохгүй юу, ингээ хувц сунар байж байгаа байдал. Тэгэл ер нь л косплей хийхэд нэг их юм шаардлагадахгүй, айгу амар санагдсан болохоор тэгээ тэр хоёрыг өрсөлдүүлсэн чи яалтчгүй л Perfect Blue бүр ингээ perfect ялт байвалсан. Би баг косплей гэдэг санаагаа 10 сарын 20 баг 20 гарцсан 21 22-нд ингээд гинт ингээ шийдээд тэгээд ямар ч 31 хүртэл гаднаас ингээд хувц захиалаад одоо бэлэн юм сетэр эдэн штэ, ингээ хиймэл ус мөстэйгээ бүх юмтайгаа. За тийм юм ингээ захиалчих гэж бодсон чинь 31-ний өдрөөс өмнө ерөөсөө тэр хувцнууд маань ирж амжихааргүй байсан. Тэр костюмыг хэрэг гаднаас захиалах юм бол баг 200 300 мянган төгрөг болж исэн бохгүй юу. Тэгэхээр дотооддоо манай эдэлчд маань ер нь энийг хідэр хийдэм бол гэж бодоод тэг би нэг дизайнер найз руугаа чат бичээд энийг ингээ хийж өгөх хүн чи надад ингээ олоод өгөөч гэдгсэн чи надад нэг хөрх охин санал болгосон. Тэгээ би тэрнтэй шоу фейсбүүкээр холбогдоод зураг явуулаад би ингээд 31-ээс өмнө ийм плаж хийлгэмээр байна гэдгсэн чинь за окей гэд. Тэгээ би хэмжээгээ очиж бүр ингээ биеэрээ ингээ очиж хэмжээг өгж авахулсан байгаа. За одоо хагас өдөр болж байна. Тэгээд Халуун бол яг эх 7 оны 5 дахь өдөр болно. Тэгэхээр би ер нь нэлээд шахуу цагийн хуваарьтай явж байна гэсэн. Өнөөдөр хэмжээгээ өгөх гээд тэгээ явж байна. За тэгээ хэмжээгээ өгчөөд тэр хүн чи одоо зөвхөн ингээ плажиг маань хийж байгаа штэ. Тэнгуут надад ингээ бэли тэгээ хиймэл ус тэгэл одоо хиймэл цус мус гэл ингээ баахан юмны хэрэг болж байгаа байхгүй юу. Тэгээ би тэдрийг ерөөсөө хамгийн байж болох хямдхан бөгөөд олдоц цайтай газар хаана юм гэхээр мэдээд заах байсан. Тэгээд эхлээ завхархаас өмнө эхлээ санд яварсан юм а, ямарчсан. Бүтээсэн өдөр. Өнөөдөр чи 28 үгүй 27 юм байна. Новшийн төгжрэлтэй байна. Тэг би алхаад явж гин. Өчтөр болохоор таксид чинь гэж бодоод жоохон нимкэн гарсан чи амар даарсан. Өнөөдөр алхаж явна гэдгийг мэдж байгаа учраас оролтой зүгээр амар сайн бэлтгэлтэй гарсан. За очиж байгаа хэдүүлээ дэлгүүр дотор ороод готл мотлаа харцгаая. Цагаанцоо 8,000-аар олчлоо. 8,000 төгрөгөөр штий. Одоо бэлий би цав цагаан бэлий олоход жоохон хэцүү юм байна. Тэгээ сандээ ороод тэгээ сандээ дээр байхгүй байсан юмнуудаа захаас очиж аваад за тэгээ ерөөхдөө бусад плажнаас бусад бэлтгэх юмудаа би болохоор ингээ зах сандаа хоёроос аваад ингээ болгоцсон. За тэгээ би эцэд явж плажа 30-ны өглөө ойтолчноос очиж авсан байгаа. 10 сарын 30 маргааш Халууны баяр болох чинь би арайж нэг юм амжилт плажа авлаа. Тиймээ. Би тайлд обошгоо зүү чадлаа зэ. Ингээ удамтай жав. Одоо обошгтой. Орой ажил дээрээ гоё косплейнийхаа зургийг авахулна. Тэгээ одоо гэлэг орж үлтгэл бүх юмаа авахад явж байна. Тэгээд 31-нд ууланд би амжиж ингээ контентоо постлох гэсэн боловч би яг одоо 31-ний өдөр ингээ бичлэгээ хийгээ сууж юм. Тэгээ өнөөдөр орой бүр ингээ өгтлээ сууж эдитлээд ямар ч сан маргааштай багтааж амжиж оруулахыг хичээн. Тэгээ маргааш юу нь бол орчих байх гэж найдаж байна. За тэгээ ямар ч сан хувцас аваад тэгээд манай ажил дээр
студид өгөхгүй яг мэрэгжлийн бүр ингээд гэрэл мэрэлтэй. Тэгээд манай ажил дээр бас ингээд зураг дардаг мэрэгжлийн зурагчид бас байдаг. Тэгээд тийм болохоор би шууд хувцас аваад ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ ер нь бол өдөр ажиллаа хийж дуусчаад тэгээд манай найз миний нүрийг будаж өгнө гээд. Тэгээд би нүрээ өдөр гэрт нь очиж манай ажилдаа айгу ойрхон байдаг ахгүй гэрн. Тэгээд гэрт нь очиж нүрээ будуулаад ч юм уу. За найзхан гэрт нүрээ будуулахад төр идэрсэн байна. Дуусгаар нь харилцъя. За будалтай хэлгээд дуусчлаа. За тэгээ нүрээ будуулчаад буцаж ажил дээр уурж ирээд тэгээд бас өөрийнхөө ингээд гоё мэрэгжлийн тийм гоё зураг авахулж байгаагаа ажлынхаа бас нэг хүнээр осмогоор ингээд влог маягийн юм хийлгүүлээд наад нөгөө энийг нь харуулж болно шүү дээ. Яа. Хиймэл цус. Юм л дараас дандаа ингэ бол ялцсан уу? Энэ албаар гоожуулаад байна энэ хүүгээ. Үгүй ингэж гоож үлж. Ой бильярд. Чамаг Instagram бандах байт. Болно л. За тэгээд тиймэрхүү юм болоод арай нэг юм ингээд хувцсанраа өмсөд гоё зураг аваад авсан байгаа. За авсан юмнуудынхаа үнийг хэлэх юм бол хиймэл үсээ би 50,000-аар авсан. Тэгээд 50,000 төгрөгөн дээр нөгөө дотор яг энэ өөрийнхөө одоо энэ жинхэнэ үсээ нөгөө ингэж боодог нэг юм байдэн штэ. За тэрийг 5,000-аар авсан. Тэгээд нийтдээ 55,000 төгрөг болсон. За цагаан бэлигээ би захаас 8,000 төгрөгөөр авсан заяа. Тэгээд цагаан оймсоо сандээс 8,000 төгрөгөөр авсан. Энэ хоёр нийлэл ерөөсө 16,000 төгрөг болсон. За тэгээд хиймэл цусаа 10,000-аар авсан. Бас сандээс авсан байгаа. Тэгээд цагаан шүхэр энэ штэ. Энэ би ингээ үзүр ингээ улаанаар нөгөө хиймэл цусаар будцсан байгаа. Тэгээ энэ шүхрийг бас би 8,000-аар авсан. Ерөөсө бүх юмнууд ингээ амарсан 8,000 төгрөг болоод. Тэгээд гутал болохоор яг надад ингээд тийм гоё улаан гутал ерөөсө олдохгүй. Тэгээд сандын хажууд бас нэг ийм жижигхэн ийм гутал зардаг юмнууд байдаг шүү дээ, амар олон ийм павильонууд. Тэгээд тэдрээр орё гэж бодоод очисон чинь байхгүй. Бүгдний нураацсан байсан ингээд том хашаа тавь. Зах дээр болохоор яг нөгөө зуны улирал дууссан учраас зуны хувцснуудаа бараануудаа бүгдийг хураацсан дандаа өвлийн гутлнууд гараад ирсэн болохоор ямар ч тийм өсвөдөг гутал ерөөсө байгаагүй. Тэгээ би ингээд ээж рүүгээ ээжээ надаа ийм гутал хэрэгтэй байна гэдгсэн чи ээж хамаатны нэг ихчээс хөрх улаан гутал олоод ирсэн байсан. Тэгээ гутлан дээр бол мөнгө өрөөг байгаа. За тэгээ плажа хэдэр илгэсэн бэ гэхээр эхлээд нөгөө оёдлчондоо зураг харуулсан чинь яг оёдлын тариф нь 90,000 төгрөг болно гэсэн. Тэгээд материал нь 1 м 8,800 бас л 8,800-ийн давуу аваад тэгээ 3 м болсон байна. Хөхний порлон 3,500 болсон байна. Цахилгаан 2,500. За тэгээ ийм болсон байна. Тэгээ ер нь бол нийтдээ 145,000 төгрөг болсон. Миний одоо плаж бүхэлдээ бэлэн болоход тэгэхээр би ер нь бол нэг 200 хэдэн мянган төгрөгөнд л косплей бүгд ингээ хийцэн гэсэн үг. Тэгээ би ингээ гаднаас хэрвээ захиалсан бол бараг энэс ч илүү их мөнгийг ингээ гадагшаа алдах байсан. Тэгээ тэрийг ингээ би дотооддоо ингээ авч үлдсэн. Надад энэ удаагийн косплей бүр ингээ яагаад сэтгэл маань бүр тийм амар гоё уяг байгаа вэ гэхээр нэгдүгээрт би 10 жил тахта өөр ингэсэн орлогогүй байсан. Мэдээж ээж мэж агаа интерес өгсөн мөнгийг л ингээ зарцуулж байгаа штэ. Тэнгууд одоо би ингээ өөрөө ажил хийдэг болсон. Өөрийнхөө авж байгаа цалин өгснээрээ зарцуулж болно. Тэнгууд би ингээ тэр мөнгөөртэй хичнээн төгрөгөөр ниймлүүлс авна уу, хичнээнээр ингээ плаж оюулна ингээ тэр чинь миний мэдлийн дурын асуудал болчихж байгаа штэ. Тэнгууд бүр ингээ бүх юм ингээ өөрийнхөө хүсэлт нийцүүлээд ингээ бүр нэг юм ямар гоё юм бэ? Ажил хийх ямар гоё юм бэ? Өөрөө ингээ мөнгөө зарцуулаад ингээ гоё юм авах ямар гоё юм бэ гэд яг тийм ажилчин ангийн тийм гоё мэдрэмжийг яг косплей сая хийх үедээ ингээд авсан. За тийм байд. Тэгээд одоо анимын талаар та эдээс сонирхолтой санагдаж магадгүй гэсэн зүйлүүдээ хэлж өгье. За тэгээ Perfect Blue маань Satoshi Kon гэдэг найруулагчийн анхны бүрэн хэмжээний юм кино байгаа. Энэ бол 1997 онд гарч исэн. Намайг төрөхөөс 2 жилийн өмнө гарч исэн. Нэлээд эртний бүтээл ахны. За тэгээ энэний ардаас болохоор
Millennium Actress, Tokyo Godfather, Paprika зэрэг бүтээлүүдийг гаргасан. Хэрвээ энэ 3 бүтээлийн эндсэндээ үзчихсэн хүн байвал ер нь бол зураглал нь нэлээд адилхан гэдгийг бол гадарлаж байгаа, мэдж байгаа ах. Ялангуяа Paprika бол баг Perfect Blue-тэй ер бусын тийм зүйлүүд гадагаараа аюу төстэй шүү дээ. Мимагийн нөгөө нэг менежер хүүхэн мэдэн шүү дээ, Руми гээд тэр чинь бас өмнө нь өөрөө idol байсан юм байлээ. Тэгэд менежер хүүхэн нь ингээ өөрийнхөө одоо залуудаа хийж чадаагүй, өөрөө бас idol байсан учраас өөрийнхөө ингээ замыг үргэлжлүүлж чадаагүй тэр хүсэл мөрөөдлөө гэх юм уу. Тэрийг ингээд мимагаар ингээд чааш нь ингээд авч явуулахыг хүссэн. Мимаг одоо ингээд төгс төгөлдөр нэг тийм дүр байлгахыг хүссэн. Аав нар тэгдэж штий ингээд залуудаа хийж чадаагүй ч гэдэг юм уу. Эсвэл өөрийнхөө ингээ хийж чадаагүй зүйлүүд ингээ хүүхдүүдээрээ ингээ хийлгүүлэх гээд идэв штий. Одоо жишээлбэл сургуулаа төгсч чадаагүй ч юм уу, их сургуульд орж чадаагүй хам бол заавал ингээ хүүхдтэй олонготой хүүхдээ ингээ чи заавал их сургуульд ор гэж гэдэг юм те. Эсвэл өөрөө ингээ нэг юм эмч болъё гээд чадаагүй өөр мэрэгжил сонгоцсон тэгэнгүүтээ ингээ тэр хүсэл мөрөөдлөө хүүхдээрээ биелүүлэх гээд хүүхдээ заавал эмч болох гэж чичрээд байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл ажиглагддаг штий. Тэгэнгүүт ингээ Руми менежер нь ингээ хичнээн ингээ кинон дээр те юм дүртэйч гэсэндээ эцээцт ингээд мимад хамгийн хайртай байсан, мимаг хамгийн их боддог, ингээд сайн яваасай гэж хүсдэг байсан хүн яг Руми байсан юм шиг надад санагдав. Тэгээ Руми яг ингээд мимагийн ингээд ээж юм шиг тийм мэдрэмж ингээд надад төгсөн. За тэгээд Perfect Blue гэдэг нэрний утга учирыг тайлбарлах юм бол за Perfect гэдэг бол угаасаа ингээд төгс гэдэг утгаараа орж байгаа шүү дээ. За тэр нь болохоор ингээд одоо мимагийн idol байх үеийнхэн дүр төрх байгаа. Одоо нийгэмд үзүүлэх ёстой цэвэр ариун өөсөвгүй гялалцсан тийм одоо дүр төрхийг Perfect гэдэг үгээр илэрхийлсэн байгаа. За Blue гэдэг нь болохоор одоо сэтгэл зүйн утгаараа юм гуниг, уйтгар, хямрал тиймэрхүү зүйлүүдийг илэрхийлж гаргаж ирсэн. Одоо ийм Blue гэдэг чинь өөрөө юм хүүтэн өнгө штэ. Тийм учраас хүүтэн өнгө чинь юм амар гуниг ганцаардал ингэ тиймэрхүү зүйлийг илэрхийлдэг. За тийм учраас одоо энэ киноны нэрийг Perfect Blue гэж өгсөний утга учир энэ ахны. За ингээд бичлэг маань дуслаа. Би өөрөө ингээд косплей хийсэн учраас спешиал байж чадсан байх гэж найдаж байна гэхгүй тий. Дахиад өөр косплейнууд хийхийг бодно. Тэгээд би энэ косплей хийхийн тулд өдөр нөгөө нэг ланчнда зориулдаг мөнгөө хадгалаад тэгээд гэрээсээ хоол хийж авч явж ээж одоо энэ хувцс хэрэгслээ ингээ авах мөнгөө ингээ цуглуулсан. Тийм учраас ингээд дараа дахиад косплей хийх юм бол 2-3 сарынхаа одоо хоолны мөнгийг ингээ хэмнээд 2-3 сар гэрээсээ хоол авч яваад дахиад нэг косплей хийж магадгүй. Тийм учраас та бүхэн маань миний дараагийн косплей хийх юмыг одоо тий ойрын хугацаанд бол дахиж косплей хийхгүй гэж ойлгож болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.